77 дугаар бүлэг Пилатын шүүхтэр Матай 27-2, 11-ийн 31, Марк 15-ийн 1-ээс 20, Лук 23-ийн 1-ээс 25, Иохан 18-ийн 28-аас 40, 19-ийн 1-ээс 16. Крист шүүхийн танхимд Ромын удирдагч Пилатын өмнө хоригдол шиг гар нь хүлээтэй зогсож байв. Түүний эргэн тойронд цэргүүд харгалзан зогсжээ. Танхим пиг дүүрэн хүнтэй байлаа. Орох хаалганы хажууд Санхедрины гишүүд, ахлах тахилч, захирагчид, ахлагч нар болон харц ардууд зогсжээ. Зөвлөлийн гишүүд Есүсийг буруутхан яллаад шүүхээс гаргасан ялын тогтоолоо батлуулж түүнийг гүйцэтгүүлэхээр Пилатад авчирчээ. Гэхдээ Ромын шүүхийн танхимд Юудан удирдагчид орохыг хүссэнгүй. Юуда нарын уламжлалаар бол энэ үйлдэл нь тэднийг бузартуулах байсан ба тэд түүнээсээ болж дээгүүр өнгөрөх баярт оролцох боломжоо алдах байв. Үзэн ядалт алж тонилгох хүсэлдээ хөтлөгдсөн тэд харин зүрх сэтгэл нь бузартсан байгаа гэдгээ ухаарч ойлгохооргүй болтлоо харлаган болжээ. Крист бол дээгүүр өнгөрөх баярын жинхэнэ өргөлийн хураг гэдгийг тэд харж чадахгүй байлаа. Харин түүний үзэн ядаж үл тоомсорлсноос хойш энэ агуу их баяр ёслол утга учраа алдсан байв. Аврагчийг шүүхийн танхимд авчирхад Пилат түүн рүү нөхөрсөг бусаар харлаа. Ромын удирдагчдыг орноос нь яаруулан босгож ирсэн бололтой. Тэр ч үүргээ аль болох хурдан гүйцэтгэх гэж яарав. Тэрбээр ялтантай захирагчийн хувьд аль болохоор ширүүн харьцахад бэлэн байв. Ромын удирдагч өмнөө зогсож буй ялтныг хэн болох яагаад түүнийг ийм эрт үүр цүүрээр дуудаж ирүүлж болсон шалтгааныг олж мэдгээр Есүс рүү их л ширүүнээр харав. Пилат Юудан захирагчдын буруутхан шүүж аль болох хурдан цааслахыг хүсч буй хүн гэдгийг нь мэдэж байлаа. Пилат Есүсийн харгалзагчдыг эхлээд харснаа дараа нь Есүс дээр сонжсон харцаа тогтоов. Тэрээр энэ насандаа олон гэмт хэрэгтнүүдийг шүүж байсан боловч өмнө нь ийм сайн үйлстэй ариун журамтай хүнийг шүүж байснаа санахгүй байлаа. Пилат түүний царайнаас буруу явдал, айдас-хүйдэс, ширүүн авирын өчүүхэн ч ул морь олж харсангүй. Өмнө нь долгион тайван сүрлэг сайхан хүн зогсож байв. Түүний нүүр царай гэмт хэрэгтний нүүр царайтай огт адилгүй, харин ч Тэнгэрийн гэрэл гэгээ туяарч байхыг харлаа. Крист Пилатад таатай мэдрэмж төрүүлжээ. Ромын захирагчийн сэтгэл уяран сайн тал нь ил болж эхлэв. Тэрээр урд нь Есүсийн тухай, түүний ажил үйлсийн тухай дуулсан байжээ. Галилийн энэ иш үзүүлэгч өвчтнийг эдгэж, үхэгсдийг амьрлуулж, олон гайхамшигыг үзүүлсэн тухай эхнэр нь түүнд ярьсан байжээ. Энэ бүхэн Пилатын ой тоонд мартагдсан зүүд мэт тодорч ирэв. Янз бүрийн хүний ярьсан ер бусын тохиолдлууд санаанд нь урган орж ирэв. Тэгээд тэрээр энэ хоригдлыг ямар хэрэгээр буруутгаад байгаа юм бэ гэсэн асуултанд хариу өгөхийг юудэчүүдээс шаарджээ. Энэ хүн хэн юм бэ? Та нар түүнийг хаанаас авчирв? Та нар түүнийг ямар хэрэгээр буруутгаад байгаа юм бэ гэж асуув. Юудэчүүд балмагдаж эхлэв. Юудэчүүд Христийн эсрэг зэмлэлээ юугаарч нотолж чадахгүйгээ сайн мэдэж байжээ. Тэгээд ч олонний өмнө шүүхээс зайлсхийж байв. Тэд хариуд нь энэ хүн бол Назарын Есүс хэмээх хуурам эхлэгч байгаа юм гэж хэлжээ. Пилат дахин энэ хүнийг та нар ямар хэрэгээр буруутгаад байгаа юм бэ гэж асуув. Тахилчид энэ асуултад хариулсангүй. Гэхдээ тэд хэрвээ Христ муу шинжит хүн байгаагүйсэн бол бид түүнийг танд тушаахгүй байсан гэж эгдүүцэн хэлцгээв. Хэрвээ Санхедрины зөвлөлийн гишүүд
улс үндэстний шилдэг хүмүүс өөрсдөө алагдах ёстой хүн гэж үзээд бариад ирж байхад ямар муу юм хийснийг нь сонирхохын хэрэг байна уу? Юудэчүүд өөрсдийн нэр хүнд байр сууриар Пилатыг бишрүүлж тэгснээрээ хүсэлтийг нь элдв шалтав юм асууж шалгаалгүйгээр биелүүлж байх гэж найдаж байлаа. Тэд өөрсдийнхөө ялын тогтоолыг хурдхан шиг батлуулахыг хүсжээ. Яагаад гэвэл Христийн үзүүлсэн гайхамшигыг гэрчлэх юм бол тэд түүний тухай тэдний одоо хүртэл давтан яриад байгаа худлан хуурмаг зүйлээс тэс ондоо зүйлсийг ярьж өгөх байлаа. Ахлах тахилчид Пилатын сул дорой шийдвэр муутай мэдээд төлөвлөгөөгөө ямар ч бэрхшээлгүй хэрэгжүүлнэ гэж боджээ. Өөхөх ял авах ёсгүй хүмүүсийг цаазаар авахуулахаар илгээх урдын шийдвэрүүдийг Пилат Яруу санд руу баталж байсан удаатай ажээ. Пилатын хувьд гэмт хэрэгтний амь нас сохор зоосны ч үнэгүй аж. Түүний хувьд гэмт хэрэгтэн буруутай юу үгүй юу гэдэг нь огтоос хамаагүй байлаа. Тэгэхээр Пилат одоо Есүсийг байцаахгүйгээр ялын төлөвлөгөөг баталж өгнө гэж тахилчид итгэж байв. Ард түмний их баярыг тохиолдуулж бидэнд тус болооч гэж тэд гуйжээ. Гэтэл Пилатыг ийм алхам хийхээс зайлсхийхэд нөлөөлөх ямар нэгэн хүч яллагдагчаас ундарч байлаа. Пилат урд өмнөх шигээ шийдэж зүрхлэхгүй байв. Пилатад тахилчдын санаа тодорхой байлаа. Есүс саяхан авсан дорой дөрөв хонсон Лазарыг амьдруулсныг Пилат санав. Тэгээд тэрээр ялын тогтоолыг баталж гарын үсэг зурхын өмнө Христийг юу гэж буруутгаж байгаа хийгээд энэ нь хэр үнэтэй юм бэ гэдгийг мэдгээр шийдэв. Хэрвээ та нарын шүүх ажиллагаа хангалттай явагдсан юм бол үүнийг над руу яах гэж авчирв. Аваад яв. Өөрсдийнхөө хуулиар шийдэг гэв. Есүс нэгэнд шүүж дууссан гэж тахилчид хариулахаас өөр аргагүй болон улам улаарсаар байлаа. Тэд өөрсдийн ялын тогтоолыг хүчинтэй болгохын тулд түүний зөвшөөрлийг авахыг хүсжээ. Та нар ямар ял оноогод байгаа юм бэ гэж Пилатыг асуухад цаазаар авах ял гэхдээ энэ ялыг гүйцэтгэх бүрэн эрх бидэнд байхгүй гэж тэд хариулв. Тэд Христ буруутай ялын тогтоолыг баталж өгөөч бидний үгэнд итгэж гэж Пилатаас гуйв. Эцсийн хариуцлагыг бид хүлээн гэцгээв. Пилатыг шудраг бөгөөд сайхан сэтгэлтэй шүүгч гэж хэлэхгүй. Бөгөөд ёс суртахууны хувьд дутагдaltaй хэдий ч тэдний хүсэлтээс татгалзжээ. Гэм буруутныг ямар үндэслэлээр яллаж байгаа тухайга тэднийг хэлэхээс нааш Есүсийг шүүхгүй гэв. Тахилчид яагаад мэдхэ болж хямралд оров. Тэд хоёр нүрээ сайтар нууцлах шаардлагатай болов. Тэд Христийг шашин шүтлэгтэй холбоотойгоор яллаж буйгаа Пилатад мэдэгдэхгүй нуух ёстой байлаа. Хэрвээ энэ бүхэн мэдэгдвэл тэдний бүх буруушаал, зэмлэл, ял шийтгэл хүчингүй болох юм. Тийм учраас Есүсийг иргэний хууль зөрчсөн гэж харуулах шаардлагатай хэмээн шийджээ. Ингэвэл түүний улс төрийн гэмт хэрэгээр шийтгэж болно. Ромын эрх баригчдын эсрэг бослого уймэн Юда нарын дунд байнга гардаг байв. Ромчууд босгогчдыг харгисаар нухчин дарахын тулд цаг ямагт сонор соргог байдаг байлаа. Дөнгөж саяхан ердөө хэдхэн хоногийн өмнө фарисеучуд Христээс Цезарт албан татвар өгч болох уу гэж асуултаар өрх тавин унгаахыг оролдсон юм. Харин Христ тэдний бялдууч занг илчилжээ. Тэнд ирсэн байсан ромчууд хувилдагчдын далд санаа бүрэн үр дүнгүй болсныг
гэрчилж чадах ажээ. Есүс тэдэнд цаазрын ямыг цаазарт нь өгцгөө гэж хариулсан билээ. Лук 20:22-аас 25. Ингээд тахилчид өөрсдийнхөө далд санаахалт нийцүүлэн Христийн сургаалыг гуйлан таниулахыг оролдов. Хуурмаг нотлохоондоо ашиглах юм тэдэнд юу ч байсангүй. Тэгээд тэд хуурамч гэрч нарыг дуудан ирүүлээд тэр манай ард түмнийг замыг алдуулж залхай болгож байгааг бид олж мэдлээ. Тэр өөрийгөө хаан Христ гэж нэрлээд Цезарт албан татвар өгөхийг хориглож байна гэж буруутгаж эхлэв. Уран буруутгах үндэслэл ямар ч үндэсгүй ажээ. Ахлагч нар үүнийг хэдийгээр сайн мэдэж байвч зорилгодоо хүрэхийн тулд худлаа хэлэхэд бэлэн байлаа. Пилат тэдний зорилгыг нэгт шивт харж байлаа. Энэ хүн засгийг эсэргүүцсэн гэдэгт Пилат итгэсэнгүй. Түүний номхон дүлгөөн байдлыг ажиглахад яавч ийм юм хийх хүн биш байлаа. Юудаан захирагчдад ямар нэг талаар садаа болсон юм гэм зэмгүй хүнийг устгах зорилготой нууц ховилдан явагдаж байна гэдэгт Пилат итгэлтэй байлаа. Тэрээр та идүүчүүдийн хаан мөн юм уу гэж асуухад Есүс таач хэлж байна гэж хариулв. Ингэж хэлмэгт түүний нүүрэн дээр нарны гэрэл тусах мэт болж царай нь гэрэлтэв. Үүнийг сонсоод Кайф болон түүнтэй хамт байгсад тэрхүү гэмт хэргийг Есүс өөрийн амаар хүлээн зөвшөөрснийг харна уу хэмээн гэж Пилатыг ятгаж эхлэв. Сэтгэлийн хуурилд автсан тахилчид, хуулийн багш нар болон захирагчид түүнд цаазаар авах ял оноохыг шаардан хашгирч гарлаа. Тэдний орилолдоо шуугилдахыг тэнд цугларгацад дэмжиж бөө юм болов. Есүс тэдэнд юу ч хариулахгүй байхыг үзээд Пилат яахаа мэдхээ болов. Тэгээд түүнд чиний эсрэг хичнээн их нотлохоо гаргаж байгааг дуулахгүй байна уу? Чи тэгээд ямар ч хариу хэлэхгүй гэж үү гэж асуув. Есүс энэ асуултад хариулсангүй. Пилатын ард бүхний нүдэнд ил зогсож энэ бүх бүтгэлгийг сонссон Христ хуурмаг нотлогоонд хариу болгож ганцч үг хэлсэнгүй. Төрх байдал зан ааш нь түүний ямар ч гэм зэмгүйг гэрчилнэ. Тэрээр өөрийн энэ дайрч буу их далайн төрлөг мэт шуугаан дунд ажигч үгээд зогсох аж далайн давлгаа оволзон турхирч мөргөлөөч түүнийг дийлсэнгүй. Есүс үг дуугарахгүй байгаа нь цэцэн сэлмэг хариулт даруй мөн ажээ. Түүний сэтгэлийн гүнээс бүр далдаас гэрэлгээгээ цацарч байх шиг санагдав. Пилат Есүсийн энэ бүхнийг хэрхэн даван гарч байгааг гайхав. Энэ хүн болж байгаа үйл явдлыг үл тоомсорлон амь насаа аврахыг хүсэхгүй байна гэж үү гэж Пилат дотроо бодлогшров. Тэрээр ингэж гутаан доромжлохын эсрэг ганцч үг хэлэхгүй байгаа Есүсийг хараад энэ хүн бол эдгээр хашгирч баграад байгаа тахилчид шиг шудраг бус бөгөөд нүгэл хилэнцэд хүн яавч биш байна гэж бодов. Түүнээс үннийг мэдэж ард олны бужигнааныг намж яахын тулд Пилат Есүсийг хажуу тийш дуудаж аваачаа чи Юудаан хаан уу гэж дахин асуув. Есүс энэ асуултад шууд хариулсангүй. Есүс ариун сүнс Пилатад нөлөөлж байгааг мэдээд түүнд төржгүй итгэл үнэмшлээ хүлээн зөвшөөрөх боломж олгов. Чи үүнийг өөрөө хэлж байна уу? Аль эсвэл өрөөл бусд чамд хэлвүү гэж Есүс асуулаа. Тэгэхээр Пилат тахилчдын зэмлэл буруутгаж байгаа үйлдэлээс болж ингэж асуув. Аль эсвэл Христээс цацрах гэрэл гэгээ хүлээн авахыг хүсч ингэж асуув. Христ юу гэж хэлж байгааг Пилат ойлголоо. Гэхдээ түүний бардам сэхүүн зан хөдлөв. Тэрээр зүрх сэтгэлийг нь ятхан итгүүлж буй жинхэнэ итгэлийн дуудлагада захирагдахыг хүссэнгүй. Би Юудаан хүн гэж үү? Танаа ард түмэн чинь
Танаа тэргүүн тахилч чинь чамайг надад шилжүүлж өгсөн. Чи ер нь ямар хэрэг хийсэн хүн бэ гэв. Пилат ховор тохиолдох боломжоо алдлаа. Харин Есүс түүнийг анзааран түүнд илүү их гэрлийг өгөлгүйгээр орхисонгүй. Пилатын асуултанд шууд хариулаагүй боловч энэ ертөнцид яах гэж ирснээ тодорхой тайлбарлаж бас энэ газар дээрх хаан ширээнд суух ямар ч хүсэл сонирхолгүй гэдгээ Пилатад ойлгуулав. Миний хаанчлал бол энэ ертөнцийнх биш. Хэрв миний хаанчлал энэ ертөнцийнх байсан бол миний үйлчлэгчид намайг Юда нарт өгөхгүй миний төлөө тэмцэх байсан. Гэхэд Пилат түүнд чи хаан юм бидтэй гэв. Есүс намайг хаан гэж та хэлж байна. Учир нь би энэ үнний тухай гэрчлэхээр төрсөн бөгөөд үүний тулд ертөнцид ирсэн. Үнний хүн бүр миний дууг сонсно гэж айлдав. Үннийг хүлээн авахд бэлэн байгаа хүмүүсийн хувьд түүний үг нууцуудыг нээж ойлгох түлхүүр болохыг Крист баттгав. Энэ үг өөрийгөө баталгаажуулан нотлох хүчтэйгээс гадна үнний хаанчлалын мэдээг амжилттайгаар дэлгэрхийн нууц нь үүн дагуулдаг юм. Үүнийг хүлээн авч өөрийн амьдралдаа хэрэгжүүлснээр л эвдэрсэн зан аашаа засаж болохыг Пилатад ойлгуулахыг Есүс хүсэж байлаа. Пилат үннийг танин мэдхийг хүсэж байв. Гэвч тэрээр яахаа мэдэхгүй байлаа. Тэрээр аврагчийн үгийг баяртай хүлээн авлаа. Тэгээд үнэн чухам юунд байдаг хийгээд түүнийг хэрхэн хүлээн авч болохыг мэдэх хүсэл нь ориглов. Үнэн гэж юу вэ гэж асуув. Гэвч харамсалтай нь тэрээр хариуг нь ч сонсохоор хүлээсэнгүй. Гадаа гарсан их дуу чимээ түүний одоо ямар ажил үүрэг гүйцэтгэж байгааг нь сануулв. Тахилчид хэрэг явдлыг хурдан шийдвэрлүүлэхийг тэсэн ядан шаардаж байлаа. Пилат гадагшаа гарч Юда нарт би түүнээс ямар ч буруу юм олсонгүй гэж хатуу мэдэгдэв. Харь үндэстэн шүүгчийн хэлсэн энэ үг аврагчийг буруутхан шүүсэн хуурамч бөгөөд итгэл эвдсэн захирагчдыг буруутгасан том цохилт байв. Тахилчид болон захирагчид Пилатын амнаас энэ үгийг сонсоод хязгааргүй их хачирхан бухимдаад уур унтуу болцгов. Тэд аль хэдийн хувилдаа зохиож гагцхүү түүнээ гүйцэлдүүлэх таатай үеийг хүлээн байлаа. Есүсийг суллагдах нь гэж бодоод түүнийг одоо тасар татан хаяхад ч бэлэн болов. Тэд Пилатыг ам амандаа зүхэж энэ хэргийг Ромын дээд шүүхээр хянуулна гэж занал хийлв. Тэд Цезарын эсрэг боссон гэж өөрсдийнх нь баталсан Есүсийг яллахаас татгалзлаа гэж түүнийг зэмлэв. Есүсийг улс үндэстэн даяар муу нөлөө үзүүлсэн нь илэрхий байгааг харуулах гэсэн заналт дуу хоолойнууд сонсогдож эхэллээ. Тахилчид энэ хүн Галилеас энэ газар хүртэл Юда даяар номлон ард түмнийг төөрөгдүүлж байна гэж хэлв. Энэ үед Пилат Есүсийг буруутгах бодлого байлаа. Юда нар түүнийг үзэн ядаж атаархсандаа буруутгаж байгааг тэр мэдэж байв. Бас өөрийнхөө үргийгч мэдэж байлаа. Шударга ёсыг барьвал Кристийг яаралтай суллах хэрэгтэй байлаа. Гэхдээ Пилат хүмүүсийн эсэргүүцэл дургүйцлээс эмээж байв. Хэрв Есүсийг тэдний гарт өгөхгүй бол үймэн гарна гэж айсан хэрэг. Тэрээр Есүсийг Галилийн гэдгийг мэдээд түүнийг одоо яг Иерусалимд хүрэлцэн ирсэн байгаа тухай нутгийн удирдагч Херодод илгээхээр шийдэв. Тэрээр эцсийн хамаг хариуцлагыг Херодод өрүүлнэ гэж найдажээ. Түүнд энэ үйлдэл Херодтой муудалцсан хуучин харьцаагаа зохицуулах аятайхан боломж мэт санагдав. Тэрээр
бодож байсандаа ч хүрв. Аврагчийг шүүж яллах явцдаа тэд найз нөхөд болцоожээ. Пилат Есүсийг харгалзагч нарт шилжүүллээ. Түүнийг Херодын шүүх танхим руу авч явах замд хүмүүс бас л элдвээр доромжлон утаасаар байв. Херод Есүсийг үзээд их баярлав. Тэрбээр үүнээс өмнө аврагчтай уулзаж байгаагүй бөгөөд түүний тухай олон юм дуул сонссон болохоор хизээ нэгэн цагт таарлаж ямар нэгэн гайхамшигыг түүнээс олж үзнэ гэж найддаг байжээ. Херод бол Иохан Баптистаар гараа цусдсан хүн. Херод Есүсийн тухай анх сонсоод ухаангүй айн гэлмэж энэ бол Иохан мөн. Тэр үхлээс амилжээ. Түүний дотор гайхамшигт хүч үйлчилж байгаагийн учир нь энэ юм гэж хэлж байжээ. Матай 14:2, Марк 6:16. Харин одоо Херодод түүний амийг аврах боломж олдох шиг санагдав. Тэрээр одоо иш үзүүлэгчийн амийг аварч оюун ухаанаас өөрийн тушаалын дагуу царан дээр тавин авчруулсан цустай толгойг бүрмөсөн авч хаях боломж гарлаа гэж бодов. Түүнээс гадна урдаас төрж байсан сонирхлоо дарж Христийг суллах шаардлага гарах юм бол түүний хүслийг биелүүлэхийн тулд юу ч хийхэд бэлэн хэмээн бодож байлаа. Тахилчид ахлагч нараас бүрдсэн олон хүн Христийг Херод руу авч явхад дагалдав. Аврагчийг ордонд оруулмагцаа тэд бүгд ихэд сэтгэл хөдлсөн байдалтайгаар түүний эсрэг элдв зүйл ярьж гарлаа. Харин Херод тэднийг анхаарсангүй. Тэгээд тэдний дууга аядахыг тушааж Есүсийн гарын хүлээсийг тайлуулв. Бас тэдний Есүст хатуу ширүүн хандлаа гэж загнав. ертөнцийг гэм нүглээс аврах аврагчийн дөлгөөн царай харж түүний мэрэгэн цэцэн бөгөөд ариун шудрах хүн болохыг олж үзв. Тэрбээр Есүсийг муу санаа атааж өтөнөөсөө болж шүүн яллаж байгаа юм байна гэдгийг Пилатын адил мэдэв. Херод олон асуулт тавьсан боловч аврагч ер бусын байдлаар огт дуурсангүй. Хааны зарилгаар хэдэн дахир дутуу болон өндөр настай өтөл биетнүүдийг дуудаж авчирлаа. Тэгээд за чи эднэрт гайхамшига үзүүлж мөнөөх өөрийгөө өргөмжлөөд байдаг тэр хүн мөн болохоо нотол гэж тушаав. Чамааг өвчтэй хүмүүсийг эдэг гисгээж байна. Чамааг ийм гавьяатай хүн гэдэг талаар худал хэлсэн эсхийг би нүдээр үзэж итгэмээр байна гэж Херод хэлв. Есүс дуурсангүй. Херод түүнээс чи бусдын тусын тулд гайхамшигт үйл бүтээж чаддаг юм бол өөртөө нэг гайхамшигыг бүтээгээд тэгвэл чамдас сайнаар нөлөөлөх болно. За алив чи тэр хүмүүсийн яриад байгаа тэр хүч чадал эрх мэдлээ нэг үзүүлэх гэв. Крист юу ч сонсож юу ч харахгүй мэт зогсно. Тэнгэрийн эзний хүү хүмүүний язгуур чанарыг олоод байв. Тэрбээр хүний төрхийг өөртөө эзэмсэн учраас ийм тохиолдолд хүмүүс ямар байдаг түүнтэй адил байх хэрэгтэй байв. Ийм нөхцөл байдалд орсон хүнд ямар зовлон шандал доромжллыг даван гарах ёстой байдаг түүнтэй адил тэрээр байх ёстой байв. Өөрийгөө аврахын тулд тэрбээр гайхамшигыг үзүүлэх ёсгүй байлаа. Ямар нэгэн гайхамшигыг үзүүлбэл чөлөөлнө гэж Херод Христэд амлав. Христийг буруутхан яллаад байгаа хүмүүс түүний бүтээсэн гайхамшигуудыг нүдэрээ үзсэн билээ. Есүс булшин дах хүмүүсийг буцаан гаргаж ирэхийг тушаах үед үхэгсэд түүний тушаалыг дагаж байхыг тэд гэрчилж байсан. Үгсэн хүн түүний үг тушаалаар үхлийн хэвтрээс босоод ирж байсныг тэд үзжээ. Түүнийг одоо гайхамшиг бүтээчих байх гэж Иуданаар аюун ширвэтэж байлаа. Тэд түүний хүч чадал илэрхээс л хамгийн их
айж байв. Ингэвэл тэдний төлөвлөгөө нурах болно. Нурахаар ч барахгүй, амь насанд нь ч муугаар нөлөөлж болзошгүй. Тахилчид болон захирагчид айн сандрахтаа Есүсийн эсрэг худал хуурмаг зүйлийг дахин давтан үгэлсээр байлаа. Тэд дуугаа өндөрсгөн энэ бол урвагч, Бурхныг гутаан дарамжлагч, энэ бол шулмын хаан Беелзебулын хүчээр гайхамшигыг бүтээдэг хүн гэж хашгиралдав. Херодын байранд болж буй үйл явдал самуурсан байдалтай харагдаж байлаа. Зарим нэг нь юм хэлж, өөр нэг нь ондоо юм хэлэн орилдох аж. Херодын сэтгэл санаа Иохан Баптистийн толгойг царан дээр тавиад авчрах тушаал гаргасны дараагаар дагжин чичирч байсан шигэ тэгж их зовж шаналсангүй. Тэрбээр энэ аимшигт үйлдэлийнхээ төлөө нэг хэсэг сэтгэлийн зовлон эдэлсэн билээ. Ихтэй садар самуун залхаг амьдрал нь түүний ёс суртахууныг улам бүр дорой тулжээ. Одоо түүний сэтгэл Иоханы өөрийг нь буруутгасны төлөө хэрхэн цааш харуулснараа ч бахархаж мэдхээр болж хатуу чанга болжээ. Би чамайг аварч чадна, алжиж чадна, эрх нь надад байна гэж ахин дахин хэлж Есүст занал хийх болов. Харин Есүс түүний хэлснийг үг гэж үл тоов. Есүс дуурахгүй болохоор Херод галзууртлаа уурлав. Ийхүү дуугүй байгаа нь түүний эрх тушаалыг үл ошоож бүх хэрэг гэж тэр үзжээ. Бие тоосон их зантай хааны хувьд энэ нь нээлттэйгээр утаан доромжлуулах нь үл тоомсорлуулахаас арай хөнгөн хэрэг мэт байлаа. Үгч дуурахгүй, хөдлөгч үгүй байгаа Есүсийг Херод дахин хилэнтэйгээр занал хийлв. Христ хүний сониуч зан хоосон зугааг нь гарах гэж энэ ертөнцид ирээгүй билээ. Тэрээр шархалсан сэтгэлийг засаж ангаахаар ирсэн. Хэрв тэр одоо гэм нүглээсээ болж зовж шаналсан нэгний сэтгэлийн шарахыг ангаах шаардлагатай байсан бол ингэж дуугүй байхгүй байхсан. Узар хөлөөрөө үннийг гიშгчин талхлах гэсэн ямар ч хүнтэй ярих юм одоо түүнд байсангүй. Энэ харигс хасуу хааны зүрх сэтгэлийг хэрдгийн цочирдмоор үгсийг Есүс хэлж болох байлаа. Амьдралынх нь бүхий л нүглийг дэлгэж мөдхөн түүнд ирэх өшөө хорслыг нь үзүүлж түүнийг айлгаж ичээж болох байлаа. Гэхдээ Есүсийн дуугүй байгаа нь түүний илчлэн хэлж болох байсан хатуу ширүүн үгнээс ч хүчтэй байсан юм. Херод аавгаа их иш үзүүлэгчийн хэлсэн үгийг үл тоомсорлсон учраас түүнд ямар ч сайхан мэдээ түгээгээд хүлээж авах сөхөөгүй болохыг нь мэдэж байв. Тэнгэрийн ариун нэгэн түүнд хандан хэлэх нэг ч үг байгаагүй. Харин зовлон зүдгүүрийг хүлээн авахд ямагт бэлэн байдаг. Есүсийн зүрх сэтгэл Херодын тушаалыг хүлээн авах ямар орон зай байгаагүй. Хүнийг өрөвдөж хайрлсан харцаар харж нүглээ намжилж буй хүнд өршөөнгүй ханддаг Есүс энэ удаа Херод руу ганц ч харсангүй. Авгаа их үннийг сургаж хамгийн их гэм нүгэлтэй уруудан доройтож буй хүндэж элгэмсэг дотно хандаж тэдний төлөө залбирч байдаг амнаасаа аврагч хэрэгтэй гэсэн хэрэгцээгээ ихэмсгээр үл тоомсорлсон хаанд харин ганц ч үг унахсангүй. Херодын царай уур бүхэн талаасаа болж хүрэнтэж гараажээ. Тэр олон түмэнд хандаж Есүс бол хурм эхлэгч гэж хорсолтойгоор мэдэгдэв. Тэгээд Христэд хандаж хэрв чамайг нотлогоо өгөхгүй бол цэргүүд болон ард түмэнд өгнө. Тэд чамайг дуугаргаж дөнгөх байлгүй. Чи үнэхээр хурм эхэлсэн бол чи тэдний гарт өөхөх ёстой. Хэрв чи Бурхны хүү юм бол гайхамшигыг бүтээж өөрийгөө авар гэж хэлв. Энэ үгийг хэлж дуусангууд хүмүүс бүгдээрээ Христ рүү дайрлаа.
Тэд идэж олзоо булаацалдах зэрлэг араатын шиг овооролдов. Есүсийг ийш тийш нь татаж чангаан чирч гулдрахад Бурхны хөөг улам бүр доромжлон гутаах гэж Херод хүртэл харц ардтайгаа нийлжээ. Ромын цэргүүд энэхүү цамуунд оролцож ухаан жолоогүй дайрч буй тэр олон хүнийг зайлуулаагүй бол Есүсийг хэсэгчлэн тасдах байлаа. Херод цэргүүдтэйгээ нийлж түүнийг доромжилж доог тохуу хийж бах таваа хангаад түүнд гоёмсог нөмрүүлжээ. Энэ доромжлолд Ромын цэргүүд ч оролцлоо. Бузар ямар ч хэрэг үйлдэж чадах эдгээр цэргүүдийг Херод болон Юудан захирагчид аврагч руу өдөөн турхирчээ. Харин Есүсийн Тэнгэрлэг төсвөр төвчээр барагдаагүй юм аа. Христийг хавчин хадуурхагчид түүний зан чанарыг өөрийнхөөрөө дүгнэж байв. Тухайлбал түүнийг тэд өөрсөд шигээ согогтой хүн гэж үзжээ. Гэхдээ энэ бүх хэрэг явдлын дараа шал өөр дүр зураг тодрох болно гэдг нь тэд нарт мэдрэгдэж байлаа. Тэд нэг л өдөр түүний сүр хүч алдар сууг үзэж мэдэх болно. Зарим хүмүүс Христийн дэргэд сүрдэн чичирч байв. Өдүүлэг харц ардууд түүгээр доог тохуу хийж байхад бас л тэдний адил тохуурхаар ирсэн зарим хүмүүс гэнэт айн сүрдэж дууга татан хойш ухарч байлаа. Херодын зүрх сэтгэл түүнийг хүлээн зөвшөөрөв. Түүний нүгэл хилэнцээр дүүрсэн зүрхний огт сайн сайхны сүүлчийн гэрэл тусав. Өмнө нь ер бусын хүн байгааг тэр мэдрэв. Тэр түүний хүн чанараас Тэнгэрлэг шинж нэвчин гарч байгааг мэдэрч байлаа. Христийг доромжлагчид, алуурчид, өдүүлгүүд хүрээлж байсан яг тэр мөчид Херодод хааны ширээнэ заларч буй Бурхан харагдах шиг болов. Хэдий зүрх сэтгэл нь хатуурсан байсан боловч Херод Христийг буруутгаж зүрхэлсэнгүй. Өөрт ирэх аимшигт хариуцлагаас мултрахын тулд тэрээр Есүсийг Ромын шүүхэд буцаав. Юда нарыг өөр дээр нь эргэж ирэхэд Пилат сэтгэл готрон маш их дургүй байв. Цаадуул чинь яах гээд байгаа юм бэ гэж Пилат төвчээрээ алдан уурлаж бухимдан асуув. Тэр Есүсийг нэгэнт байцааж дууссан боловч түүнээс ямар ч буруу олсонгүй. Тэгээд Пилат та нар Есүсийг буруутхан авчирсан хэрнээ ганц ч ял тулгаж чадаагүй бөгөөд түүнээ нотолж чадахгүй байна гэж хэлв. Пилат түүнийг өөрийнх нь ард түмэнд харьяалагдах Галилийн Херод руу илгээсэн боловч тэр нь бас л цаазаар авах шалтгаан олсонгүй. За ингээд шийтгсэн болоод суллая гэж Пилат хэлв. Пилат энэ шийдэмгий бус зан гаргав. Есүсийг гэм буруугүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн атлаа мөнөөх буруутгагчтай тайлгаруулах гэж Есүсийг ташуурдахаар шийдэв. Тэрээр энд цугларсан олонний шаардлагыг биелүүлэхийн төлөө шударга ёс хууль дүрмийн зөрчигд ч бэлэн байлаа. Үүнийхээ улмаас тэрээр хүнд байдалд оров. Цуглагчид түүний шийдэмгий бус эргэж буцсан байдлыг мэдээд Есүсийг цаазлахыг улам шаргуу шаардах болов. Буруугүй гэж үзсэн хүнээ яллахаас татгалзаж эхнээсээ шийдэмгий байсан бол Пилат гэмт хэрэг үйлдэж эцсийн өдрөө хүртэл сэтгэлийн тамд унах зовлон тог тавилан эдлэхгүй байхсан билээ. Пилат шударга шийдвэр гаргасан бол юудачууд санаа бодлоо түүнд тулгун хүлээлгэж зүрхлэхгүй байхсан билээ. Христийг цаазлалаа гэхэд энэ буруу нь Пилатээр буухгүй байхсан билээ. Гэхдээ Пилатын өөрийн зүрх сэтгэлийн үнэмшлээ алхамаар алдсаар байлаа. Тэр шударгаар тэнцвэртэйгээр шүүх явдлын хариуцлагаас зайлсхийхийг оролдсон учраас Юудан тахилчид болон захирагчдын гарын хүүхэлдээ болж арчаагүй байдалд орсон. Эргэлзээ шийдэмэг бус байдал нь түүнийг цөөрүүлсэн. Гэхдээ Пилатад сэхээ орвол орох хугацаа байлаа.
Бурхан Пилатыг гүйцэтгэх гэж байгаа энэ үүргийнх нь талаар сануулсан мэдээг илгээсэн. Кристийн залбирлын хариуд Тэнгэр элч Пилатын эхнэр дээр иржээ. Эхнэр нь зүүдэндээ аврагчтай уулзаж түүнтэй ярилцжээ. Пилатын эхнэр еврей хүн байгаагүй боловч зүүдэндээ Есүсийг үзээд түүний Бурханы хан хүү хийгээд газар дээр морлон ирсэн зориг өөрөгт нь огт эргэлзсэнгүй. Түүнийг Тэнгэрийн хаан гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Түүнийг энэ газар дээрх шүүх хурлын танхимд байгааг харжээ. Есүсийн хоёр гарыг гэмт хэрэгтний шиг маш чанга хөссөн байв. Бас Херод болон түүний цэргүүд түүнийг зовоож бөөгч олж үзв. Атаа житэй хорон санаанда хөтлөгдсөн тахилчид болон захирагчид Есүсийг буруутгаж зэмлэн ялдаж байхыг ч сонсжээ. Тэд бид хуйлтаа энэ хүн манай хуулийн дагуу цаашлагдах ёстой гэцгээж байв. Би түүнээс ямар ч гэмзэм олсонгүй гэж Пилатын хэлхийг бас сонсов. Бас Христийг шүүж алуурчдын гарт өгч байгааг Голготод босгосон загалмайг түнэр харанхуй газрыг ч үзв. Гүйцлээ гэсэн далд утгатай үгийг сонсов. Бас нэг дүр зураг үзэгдэжээ. Христ нэг их том цагаан үйлэн дээр сууж байх юм гин. Энэ үед окторгойд эргэж буй дэлхий харагдан Есүсийг алсан хүмүүс түүний алдрын гэрлээс зугтаж байжээ. Эхнэр нь хар дар зүүдлэн дуу алдаж сэрээд тэр дороо Пилатад сэрэмжлүүлсэн зурвасыг өгөв. Пилат яахаа мэдэхгүй эргэлзэж байх зуур нэгэн элч цугласан олон дундуур шахацлцаар хурж ирээд эхнэрийнхэн илгээсэн зурвасыг өгчээ. Тэд зурваст би энэ шин түүний төлөө зүүдэндээ маш их шаналж зовсон учраас наадах шудраг зөв хүндээ ямар ч муу зүйлийг бүүхий гэсэн байлаа. Пилат мэл гахаж цэл хөхрөх гэгч болж сэтгэлийн зөрчилдөө шаналв. Гэтэл түүний шийдвэрээ гаргахгүй удаад байхаар нь тахилч нар болон захирагчид ард олны дургуйцлыг улам ихээр өдөөн дэгдэж байлаа. Пилат шийдвэр гаргахаас өөр аргагүй боллоо. Тэр нэгэн заншлыг санаад түүнийг Христийг суллахад ашиглахаар шийдэв. Энэ заншлаар бол ард түмний хүсэлтээр нэг ялтанг баярын үеэр суллаж болдог ажээ. Хар үндэстнүүдээс үүдэлтэй энэ заншилт шудраг ёсны өчүүхэн төдий зүйлч үгүй боловч юудэчүүдэд тун их таашаагддаг байв. Яг энэ үед ромчууд цаазаар авах ял шийтгүүлсэн Барабыг харгалзан хорж байжээ. Энэ хүн өөрийгөө Месая гэж зарласан юм санж тэрбээр би энэ дэлхийг засаж залруулахын тулд өөр дэг журам тогтоох хэрэгтэй гэж зарлжээ. Сатаны хорлолд автсан тэрбээр хулгайлж дээрэмдэж авсан бүхнээ өөрөө эзэмших эрхтэй хэмээн тунхагладаг байв. Тэрбээр Сатаны хүчээр гайхамшигыг бүтээж түүгээрээ бусдыг араасаа дагуулсан бөгөөд ард түмнийг Ромын засаг захиргааны эсрэг бослоход турхирчээ. Тэрбээр яахаа алдсан луурчин харгас хэрцгий өдөөн хатгагч байлаа. Шашны дээдэлж хүндэтгэдэг гэсэн дүр төрхөөр халахвчилдаг байжээ. Энэ луурчин болон гэм буруугүй аврагч хоёрын аль нэгийг нь суллахыг цугларагчдад санал болгоснороо Пилат улангасан ард түмэнд шудраг хандах зүрх сэтгэлийг төрүүлнэ гэж боджээ. Тахилчид болон захирагчдын санаа бодлоос зөрж энгийн хүмүүс Есүсийг өрөвдөж өмгөөлнө гэж тэр найдаад тэдэнд хандан та нар хэнийг нь сулламаар байна вэ? Барабыг уу аль эсвэл өөрийгөө Христ гэд байгаа Есүсийг үү гэж ихэд сэтгэл хөдлсөн байдлаар бөөрөнхийлсэн асуулт тавив. Хариу цуглагчид уурлуулан турхирсан зэрлэг араатнууд шиг
архиран Барабыг сул эцгээжээ. Тэд улам илүү чангаар Барабыг хэмээн уухайлан хашгирч байлаа. Ард түмэн өөрийнх нь асуултыг ташаа ойлгож гэж бодоод Пилат дахин би та нарт Юудан хааныг суллаж өгөх үү гэж давтав. Гэтэл хүмүүс наадхаа ал цовдол харин бидэнд Барабыг суллаж өг гэж дахин шуугилдав. Би тэгээд өөрийгөө Крист гээд байгаа Есүсийг яах вэ гэж Пилат дахин асуулаа. Сэтгэл нь хөөрч оволцсон хүмүүс чөтгөрүүд адил түрхрэн орлолдож цов. Хүн төрхтэй чөтгөрүүд тэдний дотор байжээ. Тийм болохоор эднээс наадхаа загалмаад цовдол гэхээс өөр ямар хариу хүлээгсэн билээ. Пилат бүр сандарч гүйцжээ. Хэрэг явдал ийм болно гэж тэр даанч бодсонгүй. Тэрээр гин буруугүй хүнийг хамгийн хариг сатуу утамшигтай байдлаар үхэл тушаахаас айж имээжээ. Олны шууган намжмагс тэрвэр ард түмэнд хандаж яагаад энэ хүн ямар бузар муу хэрэг үйлдсэн юм бэ гэж асуув. Гэтэл ийм маргаан дэгдэхээс нөхцөл байдал дэндүү оройтсон байв. Яагаад гэвэл цуглагчдад Христ гин буруутай эсэх нь бус харин зөвхөн буруутгахыг л харах хүсэл байв. Пилат түүний амь насыг аврах гэж оролдсоор байлаа. Тэрээр хүмүүст 3 дахь удаага энэ ямар бузар муу хэрэг хийсэн хүн бэ? Би цаазаар авах ял хүлээх гэм зэм энэ хүнээс юу ч олж харсангүй. Би түүнд шийтгэл үзүүлээд суллая гэв. Гэтэл суллая гэдэг үг цуглагчдыг урдынхаасаа 10 дахин галзууртал уурлуулахад хүргэв. Загалмайд дүүжил наадхаа цовдол гэж хүмүүс хашгирлаа. Пилатын эргэж бутсан шийдэмгий бус ажиллагаанаас үүдсэн хилэнцэд шуурга улам бүр аимшигтай болж илүү чанга хашгиралдан ширүүслээ. Цуглагчдын өмнөөс ядарч туйлдсан шархандаа баригдсан Есүсийг дагуулan авч яваад гисгэн цэрлүүллээ. Цэргүүд Есүсийг ордны тэр нь праеториум хашаанд аваачив. Ромын явган цэргийн бүтэн ангийг цуглуулсан байлаа. Тэд Есүст час улаан нөмрөг өмсгөж үүргэндээ титэм сүлжээд түүний дээр тавиад юудэчүүдийн хаан мэнд хүргэе гэж тохуурхаж байв. Тэд түүний толгойг хулсаар цохиж түүний өдөөс нулимж өвдөх сөхрөн түүнд мөргсөөр байлаа. Бузар муу хүмүүс Есүсийн гарт бариулсан хулсыг улаан авч толгой дээр нь зүүсэн титмийг нь цохиж үүргэний хадаасыг шанаа руу зоогдуулж нүүр сахлыг нь даган цусыг нь урсгаж байв. Тэнгэрс гайхаж газар хачирхаж хавчин гадуурхагчид болон хавчигдаж буй нэгнийг ажиглан хараарай. Дэлхийн аврагчийг ухаан алдатлаа улангасан хүмүүс тойрон бүчжээ. Тэд доромжлон гутаасан бузар үгсийг урсгахын зэрэгцээ Бурханы ийг гутаан доромжилсан өдүүлэг үгийгч хэлж байлаа. Түүний эгэл удам угсаа ядуу амьдралыг өрөвдөх сэтгэлгүй болсон олон түмэн элэг дог хийж байв. Өөрийгөө Бурханы хүү гэж тунхагласныг нь бүгдээрээ даажигнаж ам дамжуулан өдүүлгээр доромжилж тохуурхаж байлаа. Сатан өөрөө энэ зэрлэгсэн олныг удирдаж аврагчийг доромжилж байв. Тэр үеэс хариу үйлдэл хийх юм уу өөрийгөө чөлөөлөхийн тулд ямар нэгэн гайхамшиг бүтээхийг өдөөн хатгаж ингэснээр түүний аврагдах төлөвлөгөөг нураахыг хүсэж байлаа. Түүний хүн чанар аимшигт сорилтуудыг дааж чадахгүй болж амьдралдаа ганц л алдаа гаргаж
цорын ганц тол суух юм бол Бурханы хураг хүн төрлөختнийг аврах чадваргүй төгс бус тахил болж хүн аврагдах боломжийг алдах байсан. Гэтэл Деважингийн бүх цэргийг туслуулахаар дуудаж улаарсан олныг Бурханы аавгаа их сүр хүчээ харуулan харж иргэшээлтэй бүрэн оруулж чадах нэгэн хамгийн бүдүүлэг харгас дайралт доромжлыг өгдөөгүй тайвнаар хүлцэн төвчв. Дайснууд нь түүнийг тэнгэрлэг байдлаар нотлон харуулж ямар нэг гайхамшиг үзүүлэхийг шаардав. Гэхдээ тэд нарт түүнээс шаардаж байгаагаасаа илүү үлэмж нотлогоо өгөгдсөн шүү дээ. Христийг тамлан зовоогчид өөрсдөө хүн төрхөө алдан доройтож сатан шиг болж байсан үед Есүсийн номхон дэлгэн зан тэсвэр төвчээр ердийн хүн биш бурханлаг язгууртай болохыг нотолж байв. Доромжлон гутааж байгаа байдал түүний хөвд өндөр дөргөмжлөгдөх тангараг байв. Түүний шархтаа шанаа сахалнаас дуслах цус бидний аваа тэргүүн тахилчийг баяр баясгалангийн тосоор тослон өргөмжлөх тангарагтай холбоотой байсан. Еврей 1:9. Яаж ч доромжилж гутаалаа гэсэн ажигч үгүй гомдлох ч үгүй байгааг харсан сатан дэлбэртлээ уурсаж байлаа. Хэдийгээр Есүс хүмүүний мах цустай биетэй төрсөн ч бурханлаг хамгаалалтаас хүч чадлаа сэлбэж эцгийнхээ хүслийг ямар ч нөхцөл байдалд төсөрдүүлж байсангүй. Пилат Есүсийг зодуулж доромжлуулахаар цугларсан олонд даатгаснаар ард түмэнд бусдыг өрөвдөх сэтгэл төрүүлнэ хэмээн найдажээ. Тэд зодуур доромжлол нь хангалттай шийтгэл байсан гэж бодох байх гэж найдаж байлаа. Харгас хэрцгий тахилч нарын сэтгэлж үүний адилаар зөөлрнө гэж тэр найдажээ. Гэтэл Пилат өөрийн буруугүй гэж үзсэн хүнээ шийтгэж шийдэмгий ус зам байдал гаргасныг нь юудачууд маш сайн мэдэрсэн байв. Пилат түүний амийг хэлтрүүлэхийг хүсч байсан гэдгийг ойлгосон юудачууд шийдвэрийг нь хүлээн зөвшөөрөхгүй гэж хатуу шийдсэн байлаа. Пилат бидний санааг тайвшруулж хангалттай шийтгэл ногдуулсан гэж бодогдуулахын тулд түүнийг зодуулан шийтгүүллээ гэж тэд бодов. Хэрвээ бид цаашдаа шийдвэртэй тууштай байх аваас зорилгодоо хүрнэ хэмээн найдсан байлаа. Пилат мөн Барабыг шүүх танхим авчруулах тушаалыг гаргасан байв. Тэрээр дараа нь хоёр хэрэгтнийг цуглагчдын дунд авчирч аврагч руу зааж ихэмсэг байдлаар би түүнээс ямар ч гэм буруу олсонгүй гэдгээ та нарт мэдүүлэхийн тулд энэ үнийг одоо та нарт харуулъя гэв. Бурханы хүү доромжлуулж гутаагдсан хувцсны тамтагтаа бас толгойдоо үүргэний сүлжмэл угалчихсан зогсож байлаа. Үсэлхий хүртэл нүцгэлсэн нуруунд дээр нь урт гүн шархны ором харагдах ба тэдгээрээс цус чөлөөтэй гоожиж харагдана. Түүний цус нөж болсон царай ядарч хөхөрсөн өвдөж шаналсан төрхтэй байв. Гэвч түүний царай хизээч одооных шиг ийм сайхан харагдаж байсангүй. Дайсны тухай дэргэд аврагч царай алдаж барайсангүй. Түүний харгас дайснуудаа хандаж байгаа байдал ээлдэг зөөлөн эсэргүүц тэмцээгүй туйлын их өрөвдөж уучлсан байдлыг илт мэдэгдүүлж байв. Айж эмээсэн буюу эргэлзэл тэнэгэлсэн шинж өчүүхэн ч үгүй аж харин ч нэр төртөө хүч чадлаараа тэсвэр төвчээрээ харуулсан. Гэтэл түүний хажууд байсан
Бараб түүнээс өдөр шөнө шиг ялгаатай байсныг яана гэ. Нүүр царай байгаа төрхөн түүнийг харгиц хэрцгий алуурчин гэдгийг хүн болгонд тодорхой харуулна. Тэднийг харсан хэний ч нүдэнд энэ ялгаа тод тусаж байв. Зарим нь Есүсийг өрөвдөн нулимс унгана. Түүнийг Бурхны хүү гэж тунгагдсан нь үнэн байжээ гэсэн итгэл үнэмшлийг тахилчид болон захирагчид хүртэл сэтгэлдээ тээж эхлэв. Христийг харгалзаж байсан Ромын цэргүүд бүгдээрээ чаргис хатуу сэтгэлдээ ус байсангүй. Гэмт итгээд аюултай хүн мөн үү биш үү гэдгийг таних гэж зарим нь түүний нүүрөөд анхааралтай харж байлаа. Тэд Бараб руу байн жигшил зэвүүцэлтэйгээр харна. Түүний байдлыг танихад нэг их гүнзгий мэдрэмж, мэрэгэн ухаан шаардлагагүй байлаа. Хүмүүс шүүгдэж буй Бурхны хүүг өрөвдөж төөн өрөө байн харж байв. Үг дуугүй, номхон хүлцэнгүй байдал нь хүмүүсийн сэтгэлд нэг бол түүний Христ мөн гэж зөвшөөрөх, нэг бол үгүйсгэж хувь тавилангаа нэг мөсөн шийдвэрлэх хүртэл нөлөөлөхүйц дүр зургийг үлдээсэн байлаа. Аврагчийн үл гомдлох хүлцэнгүй төвчээрийг Пилат гайхав. Барабаас гойд ялгарч буй энэ хүнийг юудэчүүд өрөвдөнө гэдэгт тэр эргэлзэхгүй байлаа. Тэрээр ертөнцийн гэрэл гээгээ болохын хувьд тахилчдын төөрөгдөл хийгээд харанхуй бүдүүлэг байдлыг бүхний өмнө нээж илчилсэн юм. Тахилчид, захирагчид хийгээд ард түмэн дахиад дуугаа өндөрсгөв. Загалмайд цовдол наатахаа. Цовдол гэж галзуурах дөхөн хашгиралцгаалаа. Хүмүүсийн бодлогогүй харгас хэрцгий байдлыг төвчиж ядаад Пилат та нар түүнийг өөрсдөө авцгаа. Өөртөө цовдол. Би түүнээс ямар ч гэмзэм олохгүй байна гэж аргаа баран хашгирлаа. Ромын захирагчийн хувьд ийм харгас хатуу хэрэг явдал ердийн зүйл боловч алуулах ял авч цусничиндээ хутгалдан шарах сорив болсон хэдий ч хэв янзаараа ихэмсэг тайван байгаа түүнийг өрөвдөх сэтгэлдээ автсан. Гэтэл тахилчид бид хуультай манай хуулиар тэр цаашлуулах ёстой. Яагаад гэвэл өөрийгөө Бурхны хүү гэж бусдыг мэгссэн гэж мэддэгдэв. Пилат айж эмээсэн байв. Тэрээр Христийн тухай болон газар дээр түүнийг гүйцэтгэх үүргийн тухай үнэн зөв төсөөлөлгүй байсан боловч Бурхан хийгээд хүн төрлөختнөөс илүү агуу бүтээлүүдэд итгэдэг байлаа. Урд өмнө нь бүдэг бадаг байсан төсөөлөл нь одоо бүр тодорхой болж байжээ. Тэрээр инээд хүрэн хувцсны тамтаг өмсөж толгойдоо үүргэнээр сүлцсэн тэдэм угалсан миний өмнө зогсож буй энэ хүн Бурхны хүү байж магадгүй юм шүү гэж өөрөөсөө асуув. Тэрээр шүүх тангим дахиж очиод Есүсээс чи хаанхын хүн бэ гэж асуухад Есүс дуурсангүй. Аврагч Пилаттай илэн далангүй ярьж дэлхийд ирсэн зорилго болон үнний гэрчлэхээр ирснээ тайлбарлажээ. Пилат энэ гэрэлгээгээ үл тоомсорлоо. Тэрээр шүүхийн өндөр албан тушаал цол хэрэгмээ уруулан ашиглаж үйл ажиллагааны зарчим хийгээд эрх мэдлээ энэ цуглагчдын шаардлагад захируулав. Түүнд зориулах өөр гэрэлгээгээ Есүст байсангүй. Үг дуурахгүй байгаад дургүй энэ хүрсэн Пилат ихэмсгээр чи надад хариулахгүй юм уу? Би чамайг алах зэрэгтэй аврах зэрэгтэй гэдгийг чи мэдхүү гэв. Есүс хариуд нь танд дээрээс эрх мэдэл өгөгдөөгүй л бол миний эсрэг байх ямар ч эрх мэдэл баймааргүйсэн. Тиймээс намайг танд тушаасан хүн нь илүү нүгэлтэй юм гэж айлдав. Хэмжээгүй их тамлал тарчилгааг даван туулж зовж зүдэрсэн аврагч маань өөрийг нь
цовдлуулж залуулахаар зөвшөөрөл өгсөн Ромын захирагчийг боломжийнхаа хэрээр гин бурууг нь хэрэгсэхгүй болгох гэж хичээсэн. Энэ үйлдэл бүх цаг үеийнхэд ямар ч сайхан үлгэр дуурайд болсон гэж бодно вэ. Бүх дэлхийг шүүгч түүний зан чанарыг энэ үйлдэл ямар гайхамшигтайгаар эрэлтүүлэн харуулна вэ. Намайг танд тушаасан хүн нь илүү нүгэлттэй юм гэж Есүс хэлсэн. Энэ үгээр Юда ан ард түмнийг төлөөсөн тэргүүн тахилчдынх нь хувьд Есүс капиг хэлсэн байв. Ромын захирагчдын удирдлага болгодог хуулиудыг Юдан удирдагчид мэддэг байлаа. Тэд Христийн тухай зөгнөлөөр дамжуулан түүний сургаал гайхамшгуудын талаарх гэрлийг хүлээн авсан байв. Юдан шүүгчид цаазаар авах ял оноосон хүнийхээ бурханлаг байдлын баттай үнэмшилтэй баталгааг олж авсан. Тэд өгөгдсөн гэрэл буюу мэдлэгийнхээ хэмжээгээр шүүгдэх болно. Улс орондоо дээгүүр албан тушаал хашиж байсан хүмүүс ариун үннийг хадгалж байгаад тэдгээр үннийг итгэл эвдэн бусдад тараасан тэр хүмүүст хамгийн хүндгэн буруу хамгийн их хариуцлага оногддог. Пилат, Херод болон Ромын цэргүүд Есүсийн талаар харьцангуй бараг юу ч мэдэхгүй байжээ. Тэд ердөө тахилчид болон захирагчдын таалалд нийцүүлэхийн тулд Есүсийг гутаан дагамжилжээ. Юда нарын хангалттай хүлээж авсан гэрэл гэгээ тэдэнд өгөгдөөгүй учраас Ромчууд Христтэй инхүү хатуу ширүүн харьцжээ. Аврагчийг суллахыг Пилат дахин санд болгов. Юдачууд хэрв чи түүнийг суллах юм бол Цезарын нөхөр биш гэж ашигладжээ. Бялдуучлагчид Цезар хааны нэр хүндийг хамгаалж буй дүр үзүүлжээ. Гэвч Ромын хаанчлалыг эсэргүүцэгч дайснуудын дотроос хамгийн эвлэршгүй чухамдаа Юда нар байв. Тэд өөрсдөд нь ашигтай байгаа тохиолдолд үндэсний хийгээд шашны зан үйлээ улаан хэрэгжүүлэх гэж зүтгэдэг байв. Харин хэрв харгас үйлдэл хийх шаардлагатай болох үед төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд Ромын хаан Цезарын нэрийг алдаршуулдаг башир аргатай байв. Өөрийгөө хаан болгосон хэн боловч Цезар хааны дайсан гэж тэд үргэлжлүүлэн баширлав. Юдачууд инхүү Пилатын сул талыг хөндөж байлаа. Пилат Ромын захирагчдын хараанд орж сэжиглэгдэж байсан бөгөөд иймэрхүү ховж тарах юм бол амь насанд нь халтай гэдгийг тэр мэдэж байлаа. Юдачуудын төлөвлөгөө тасалдуулбал тэднийг уур хилэн өөрийнх нь эсрэг хандна гэдгийг сайн мэдэж байв. Тэд ч өшөөгөө авах бүхий л боломжийг ашиглана. Ямар ч шалтгаангүйгээр үзэн ядаж Есүсийг алахыг туйлаас их хүсэж байгаа тод жишээг Пилат өмнө нь өрнөж байгааг мэдэж байлаа. Тэгээд Пилат шүүгчийн суудал дахин суугаад Есүсийг ард түмний өмнө дахин гаргаж ирэхийг тушаан энэ бол та бүгдийн хаан гэж хэлв. Тэр үед улангассан олон түүнийг цовдол хэмээн орилж хашгирч эхлэв. Пилат бүх хүн дуулаг гэж чангаар би танай хааныг цовдлох уу гэж асуув. Гэтэл Бурхныг доромжлагч бузар хэл амтай юдачууд ам амандаа Цезараас өөр хаан бидэнд байхгүй гэж самнав. Юдан ард түмэн инхүү харь үндэсний хааныг өөрсдийн удирдагчийг сонгоснороо Бурхны удирдлагаас гарав. Юдачууд Бурхнаасаа татгалцсанаар аврам хамгаалагчгүй болон хувирсан.
тэдэнд Цезараас өөр хаан үгүй болсон. Тахилчид болон хуулийн багш нар ард түмнийг ийм л юмд уриалсан байжээ. Тэдний замнахаар шийдвэрлсэн арга зам нь аимшигтай уршигт үр дагавар авчирсан бөгөөд тэд хариуцлагыг хүлээх ёстой юм. Үндэстний гэм нүгэл бүхэл бүтэн үндэстний мөхлийн гэм буруу нь шашны удирдагчдаас шалтгаалan бий болсон билээ. Пилат энэ нь яавч нэмэргүй, харин ч бүр үүмэн самун дэгдэж эхлэхийг хараад ус авч хурсан олны өмнө гараа угаан би энэ хүний цуснд буруугүй өөрсдөө мэдтүгэ гэжээ. Аан гэлмэж бас сэтгэлдээ өөрийгөө зэмлэн буруушааж Пилат аврагч руу харав. Өөдөөс нь үймсэн байдалтайгаар харж буй олон хүмүүсийн дотроос гагцхүү аврагчийн нүүр царай л амар амгалан байлаа. Түүний тэргүүн хаваар зөөлөн бүдэг туяа татаж байх шиг санагдав. Энэ бол бурхан гэж Пилат зүрх сэтгэлдээ хэлв. Тэгээд цуглагчдад хандаж би энэ хүнийг цуснд буруугүй. Энэ хүнийг та нар өөрсдөө авцгаа, цовдлцгоо. Гэхдээ тахилчид болон захирагчдаа наад хүн чинь зөв шудрах хүн гэдгийг би та нарт хэлье. Наад хүний чинь эцэг гээд байгаа тэр хүн одоо энд болж бүх хэрэг явдлын төлөө намайг бус та нарыг шүүх болтугай гэв. Тэгээд Есүс хандаж ийм үйлдэлийг минь өршөө. Би чамайг аварч чадшгүй гэв. Ингээд Есүсийг 2 дахь удаага зодуулан жанжуулахаар тушаахтаа түүнийг цовдлуулахаар буруутгагчдад нь шилжүүлжээ. Пилат Есүсийг аврахыг хүсч байсан боловч хүч хүрэхгүйгээ мэдсэн учраас нэр хүндтэй байр суурьа алдахгүй хичээсэн. Тэрээр дэлхийн эрх мэдлээ алдахгүй төлөө гэм зэмгүй нэгэн хүний амийг золиос болгохоор шийджээ. Ямар олон хүн зовж тарчлахаас зайлсхийхийн тулд Пилат шиг шудраг зарчмыг золиослдог вэ. Ухамсар үүрэг даалгавар нэг тийш татаж байхад хуваа бодох сэтгэл нөгөө тийш нь татаж байдаг. Бузар муугийн урсгал буруу тийшээ тун хүчтэй төрж байхад муухайтай эвлэрч зогтсон хүн гэм буруугүй балар харанхуй руу туугдан оддог. Пилат цугларсан олны бузар шаардлагад бууж өгсөн. Тэрээр албан тушаалаа алдахгүй тулд Есүсийг цовдлохоор тушаасан аж. Пилат элдв аргаар байр суурьа хадгалж үлдэхээр хичээсээр байсан боловч айж санаа зовж байсан зүйл нь эцэстээ түүнийг тойрсонгүй. Харин ч дээр нь бууж ирэв. Тэрээр бүх алдар нэр хүн дээд албан тушаалаас хагацж сэтгэл гутарснаасаа болж Христийг загалмаа цовдлогдсноос нэг их удалгүй өөрийгөө игвэтгэжээ. Гэм нүгэл буулт хийгч хэн боловч эцэстээ уяа гашуу өхөл хагацлын үр дагаврыг хүлээн авдаг. Хүнд зөв мэт санагдвч төгсгөл нь өхөл рүү хөдөлдөг зам байдаг. 6-р төгс 14-12. Би Христийн цусыг асгаруулсан явдалд буруугүй гэж Пилатыг мэдэгдэхэд Кяп түүнийг эсэргүүцсэн байдлаар түүний цус бидний болон бидний үр хүүхдийн дээр байг гэж хариулсан билээ. Энэ аимшигтай үгийг тахилчид болон захирагчид дэмжиж дараа нь цугларсан олон хүлээж авч хүнлэн бос уухагаар төрөгдсөн. Тэнд цугларсад бүх хүмүүс түүнийг хэлснийг давтан түүний цус бидний болон бидний үр хүүхдийн дээр байг гэж хэлсэн. Израилийн ард түмэн сонголтоо хийлээ. Тэд Есүс рүү зааж энэ хүнийг биш харин Барабыг сулл гэцгээж байлаа. Дээрэмчин алуурчин Бараб нь сатаныг төлөөлж байв.
харин Крист Бурхныг төлөөлж байсан юм. Тэд Христийг үл ойшоож Барабыг сонгожээ. Тэгээд ч тэд Барабтайгаа хоцорсон. Тэд сонголтоо хийх үедээ бүхний эхнээс нь л хууран мэхлэгч алуурчин байсан нэгнийг хүндэтгэн хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Тэдний удирдагч нь Сатан байсан бөгөөд Израиль түүний иргэшээлд орж зааврыг нь хэрэгжүүлэх боллоо. Тэд Сатанд үйлчилснээрээ түүний дарамтыг үүрэх ёстой. Түүний хаанчлал захируулах юм. Кристийн оронд Барабыг сонгосон ард түмэн бүх цагийн туршид Барабын хэрцгийллийг амсах ёстой болжээ. Цус шарах болсон Бурхны өргөлийн хургийг хараад Юдачууд түүний цус бидэнд болон бидний үр хүүхэдэд тусаг гэж муухай орилдов. Энэ муухай орилдаан Бурхны сонорт хүрч тэдний өөрсөддөө оноосон ял тэнгэрт бичигджээ. Тэдний залбирлыг Бурхан сонссон. Бурхны хүүгийн цус тэдний хүүхдүүд төдийгүй тэдний үр хүүхдэд мөнхийн хараал болж үрийн үрд хараал болон оногдсон. Энэ хараал Иерусалимыг сүрэх үед хамгийн аимшигтайгаар биелэлээ олсон юм а. Энэхүү хараал Юудын үндэстэн 1800-ны туршид аимшигтайгаар илрэн харагдсан билээ. Усан үзмийн хатаж өгсөн үр жимсгүй болсон мөчрийг тас чавчаад дараагаар нь цуглуулад шатаах ёстой болжээ. Дэлхийн олон газар нутагт олон зууны туршид тэд гим нүгэл бузар муугасаа болж үхэж өргөдөн үхэлд нэрвэгдсэн. Энэхүү үндэстний хийсэн аимшигтай залбирал аавгаа шүүлтийн өдөр аимшигтайгаар бүрэн хэрэгжих болно. Христийг дэлхийд дахин бууж ирэхэд хүмүүс түүнийг харцардаар бичүүлсэн ялтан байдлаар олж үзэхгүй, харин Тэнгэрийн хаан болохыг нь үзнэ. Христ өөрийнхөө бүхий сүр хүч, эцгийнхээ сүр хүч, Тэнгэр элч нарынхаа сүр хүчийг үзүүлсээр ирнэ. Мянга түмэн Тэнгэр элч хийгээд маш үзэсгэлэнтэй бөгөөд ялалтын сүр хүчийг эзэмссэн Бурхны хөвгүүд ер бусын байдал алдрыг эзэмсээр түүнийг дагалдан бууж ирнэ. Тэгээд тэрээр алдрын хаан ширээнд заларч өмнө нь бүх ард түмэн хуран цуглана. Тэгэхэд бүх нүд түүнийг ажиглан харж түүнийг совдлуулсан хүмүүс ч гэсэн харах болно. Үүргнээр сүлдсэн өргөст титмийн оронд алдрын титэм буюу титэм дотор буй титмийг тэргүүндээ зүүсэн байна. Тэрээр хааны хуучин ягаан нөмөргийн оронд цаснаас цагаан өмсгөлтэйгээр ирнэ. Хувцас нь цацарсан цав цагаан өнгөтэй байна. Энэ дэлхийн ямар ч цайруулагч түүн шиг цайруулж чадахгүй. Марк 9:3 тэр дээл болон гуйн дээрээ хаадын хаан эздийн эзэн гэж бичсэн нэртэй ажээ. Илчилэлт 19:16 түүнийг тохуурхаж бас цохиж байсан хүмүүс тэнд байх болно. Шүүх танхимд урд өмнө болж өнгөрсөн бүх явдлыг тахилчид болон захирагчид дахин үзэх болно. Бүх нөхцөл байдал түүний өмнө галт үсгээр бичсэн мэт тодорч ирнэ. Түүний цус бидэнд болон бидний хүүхдүүдийн дээр байг гэж залбиран хашгирч байсан хүмүүс залбирлынхаа хариуг авах болно. Тэр цагт даян дэлхий бүх болсон явдлуудыг ойлгож мэдэх болно. Сул дорой хөөрхийлөлтөө арчаагүй мөхөс хүмүүс хэний эсрэг тэмцэлдэж байснаа ойлгоно. Тэд айн гэлмэж бачимдахдаа уул хаданд хандаж бидний дээр унаж биднийг сэмтэд залрагчийн нүүрнээс хурганы уур хилэнгээс далдлаач тэдний уур хилэнгийн агуу өдөр нь иржээ хэн тэсэж чадах вэ гэж хашгирах болно. Илчилэлт 6:16-17
Үеийн хүссэн 739-ийн 3 дахин үзэх болно. Бүх нөхцөл байдал түүний өмнө галт үсгээр бичсэн мэт тодорч ирнэ. Түүний цус бидэнд болон бидний хүүхдийн дээр байг гэж залбиран хашгирч байсан хүмүүс залбирлынхаа хариуг авах болно. Тэр цагт даян дэлхийн бүх болсон явдлуудыг ойлгож мэдэх болно. Сул дорой хөөрхийлөлтөө арчаагүй мөхс хүмүүс хэний эсрэг тэмцэлдэж байснаа ойлгоно. Тэд айн гэлмэж бачимдахдаа уул хаданд хандаж бидний дээр унаж биднийг сэмтийт залрагчийн нүүрнээс хурганы уур хилэнгээс далдлаач тэдний уур хилэнгийн агуу өдөр нь иржээ хэн тэсэж чадах вэ гэж хашгирах болно. Илчилэлт 6-гийн 16-аас 17.